Миний ус өстой хөөрхөн урагч тийм ээ найзаа. Тийм ээ. Гэтэ ус нь өдгөр нь жоохон ингэ салаалцсан байгаа болохоор ус өдгөрөөс бас жоохон тайруулмаар байна. Гэтэ гоё наа гэж. Би одоо Монгол өсчин ихч рүү явж үсээ тайруулах гэж байна. Өснийхөө үзүүрүүдийг ингэ жоохон тайруулахгүй бол нэлээд амар салаалчжээ. Тэгээд манай Дортмундд Монгол өсчин байдаг шүү хүмүүсээ. За ус минь юм боллоо. Та нар нараа ихчи маань усны салаан дээр хурж ирээрээ. Манай Дортмундд байдаг шүү. Нараа хэвээ. Миний бичлэгээс уулагч үздэм билээ. Уулагчд минь дамжуулъя гэж. Уунаа. Ой чи хизээ ирэх үү? Энэ ингээд 24 цагийн онголттой ийм өндөг төмөс энтергээд яг Бауернхофоос зарагддаг юмнуудыг ингээд авч болд юм бэ. Ямар гоё юм бэ. Тэгээ гадаа нь яг хөдөөний өндөр өнөртөж байна. Энэ болохоор юу юм бол пастас? Картофел. Окей. Уп. Окей. За ингээд өндөгөө авлаа. Дахиад нэг өндөг. Nicht immer Mongolei, nirgendwo. Ja, in Dortmund auch nicht. Oder? Echt nicht? Yeah. Энэ өдөр бид хоёр Паскалийн аав ээжинд өдөр жингөө байж байгаа дэлгүүр орохоо мартцсан байсан. Маргааш нь бүтэнсээ өдөр дэлгүүр хаах учраас яана төмөс байхгүй өндөг байхгүй гэсэн чинь Паскал манай борконд нэг юм автомат байдаг юм аа. Тийш очиод өндөгөө төмсөө хүнсийн ногоо авч болно гэд бид хоёр хүнсээ цуглуулад тарьсан байгаа. За ингээд би хичээлийнхаа сүүлийн өдрөлөө явж байна. Манай ангийнхан хамтдаа бүгдөө өглөөний цай хамт ухаар болсон. Ангийнхаа хүүхдүүдтэй зориулж би маффин хийсэн тэрийг аваад явж байна. Тэгээд 2 хоногийн дараа нь дадлага маань эхэлсэн байгаа. За тэгэхээр одоо өглөөний 5:30 минут болж байна. Өнөөдөр өглөөний ээлжтэйгаа. Өнөөдөр бүтэнсээ өдөр 3 сарын 30 өдөр. Тэгээд өчтөр би оройн ээлжтэйс ахгүй үеийн ажиллагаа 8:30 минут гараад гэртээ 21:30 минут ирээд ингэж тэгж юм хийж идэл 12 цаг болоод тэгээд өнөөдөр өглөөний ээлжтэй 4:30 гэж болсон. Тэгээд 4:30 минут унтахныгаа баярлаад байсан чинь өнөөдөр ч нөгөө 3 сарын 30 өдөр 3 сарын сүүлийн 7 хоног бүтэнсээ өдөр болохоор цаг солигдоод тэгээд 4:30 минут 3:30 минут унтлаа. Өгнөл би өнөөдөр өдрийн ээлжтэйсэн л да. Тэгээд өнөөдөр Паскалтай хөлбөмбөгийн тоглолт үзэж байгаа хгүй манай хотынхоо стадионд руу явж. Тийм болохоор надад өглөөний ээлж хэрэгтэй болоод тэгээд ажиллаад харсан дараа явах гэж байгаа болохоор тэгээд тийм байна. Гэнэ бүтэнсээ өдөр чинь U-Bahn маань альтернативыг ирж явдаг болохоор шөнийн экспрессээр, нахт экспрессээр явж байна. Тийм л да. Яг уу ажил тарах төглөө. Өнөөдөр сайхан унтаад маргааш сайхан унтнаа. Өнөөдөр өглөө үсээ залгаж ирсэн байна юу. Тэгээд Паскал одоо намайг ирж авна гэж байна. Тэгээд Паскал намайг ирж авдаг өдрүүдэд би маш их дуртай. За тэгэхээр би та нарт шинэ ургамлаа танилцуулъя. Энэ болохоор бомбер гэдэг юм жижигэн юм цэнгэр өнгөтэй юм нэрс шиг жимсүүд байдаг шүү дээ. Тэрний мод байгаа. Энэ болохоор хэмбэр байгаа. Нэг юм улаан өнгөтэй жимсэд юм а нэрийг монголоор би юу гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд энэ болохоор бинго, энэ болохоор бонго. Паскал юу гэсэн нэр нь байгаа. Тэгээд энд болохоор жижигэн хөөрхөн миний томатны ургамал маань ургаж байна. Би өнөөдөр IKEA явж юу байна. Эндээ гоё юу болоод вар энэ шиг ч юм уу гэхдээ арай юм том биш жижигхнийг олоод IKEA-гаас гоё ямар ч тийм вар авчирна гэж бодож байна. Ваз. Тэгээд IKEA-гаас бас нахт тийш авах хэрэгтэй байгаа. Паскалийн хажуудалд нь нахт тийш авчихгүй бол ингээд хажуудалтаа баахан юм тавьчихсан заяа. Юу нөө Steam Deck гээд тоглодог нэг юм байт юм билээ. Тэр нь ингээд тавьчихна. Тэгээ ингээд номоо тавьчихна. Тэгээ утасныхын цэндэгч чинь тэгээ утсан. Тэгээд хамарныхын спрей, тэгэнгүүтээ утасныхын цэндэгч тэнгүүтээ өөр юу лээ. Ус аяхтай ус мос энэ төргээ баахан тавьчихсан заяа. Бид өнөөдөр нэг ганц өдөр амарч байгаа хгүй юу?
Тэгээрээ сайн цэвэрлжээ Икеагаас авчаа тэгээд хичээл намаа хийндэ гэж бодод байж байна. Би маргааш шүүтэй Vorstellungsgespräch тэрэндээ бас бэлдэнэ. Би нөгөө өөрийнхөө байгууллагад ясахгүй өргөлөө гэсэн байхгүй юу би ингээд энэ байгууллагад ингээд ажилд орж үлдмээр байна гэд хийгээд тэрнийхээ одоо ярилцлагатай гэсэн үг маргааш тэр мэрэндээ бэлдэх бас хэрэгтэй байна. Тэгтээ ингээд гэрээ цэвэрлэхгүй бол би ингээд тайван сууж чаддаггүй байхгүй юу. Тэгээд сая баг 2-7 хоног гэртээ баг юу ч хийсэнгүй. Яг манай гэр тийм амар замраагүй мамраагүй байгаад байсан юм бол байхгүй л те. Ойр зүрийн цэвэрлээ явж байгаа гэсэн ингээд харахаар тоос моос ингээд хөдөнд харагдаад тахаар би ингээд өөрөө ингээд дотроос ингээд амар тухгүй байгаад байдаг байхгүй юу. Би ямар арчин юм бэ гэрээ жолохтойгоо цэвэрлээ явж чадахгүй гэл жоохон тийм бухимдах юм надад төрөөд байдаг байхгүй юу. Тэгээ ашгүй өнөөдөр нэг амарч гэрээ цэвэрлэх боломж олдлоо. Тэгээд манай бинго бонго хоёр хөргөн байгаад тест. Тэгээд юу ахгүй болохоор манайх энэ юунда хашаанда гартен байхгүй. Тэгээ манай байр бас юугүй балконгүй болохоор ургамал хаан тавихаас сайн мэдэхгүй болохоор тэгэл хөрх юмд ингээл нарыг дагуулаа л энэ тэгээ би аваад явж өгнө шүү дээ. Одоо энд ингээд нар байж жагаад оройхон тишээгээ үдээс хойшоо тэнд цааны тавцан дээр нар ирдэг байхгүй юу? Тэр цааны тавцан дээр. Тэгэхээр энэ хоёрыг би аваад тишээ аваад тавина. Энийгээ бас энд аваад тавина. Би одоо тоосоо сурулж байна. Тэг гэрээс хойж жоохон цэвэрлээ. Тоос масаа сайхан авлаа. Одоо тоосоо сурулж шалаагаа суугачаа тэг ки орж Паскалд юу аваад орныхны хажуу тавих ширээ аваад тэгээд тэрийг угсраад тэгээд хоол бол хийхгүй Паскал ажил тавихаас өмнө надад хоол хийж өгсөн байхгүй дээ хоол зөндөө хийдсэн болохоор бид хоёр ер нь л ийм тохиргоотой байдаг байхгүй Паскал ер нь бол амар хоол хийдэг заяа 80-аас 90% нь бол Паскал хоол хийдэг тэгээд 10% нь бол баг 10% баг хүрдэм болоо дөө би нойрд амар стресстэй тийм цаг маг багтай шалгалтандаа бэлтгэх хэрэгтэй болохоор ер нь тийм хоол моол хийх гэсэн юмас жоо холтоод байгаа байхгүй. Тэгээ тэр юм маань гэсэн Паскал айгуу сайн ойлгоод надад ер нь бол байн хоол мол хийж өгч байгаа. Тэгээ би бас Паскалд хэлсэн. За ингээд би шалгалтаа хүртлээ ингээд гэр орны олигтой сайн цэвэрлж чадахгүй байх шүү. Тэгээ чи ингээд ойлгоорой. Болж өгвөл чи надад туслаад ингээд хийж өгч байгаарэ гэдэг байхгүй юу. Паскал өгнө гэр ажил хийдэг л дээ. Гэхдээ бас нөгөө тийм ор хүнжлийн даваа солих мол юм угаах тэ тоос мас арч марч гэх тийм хүмүүс бол мэдээж хэрэг айхтар бол сайн хийхгүй яг миний хүсэнд бол хүрч хийж чадахгүй би ингээд өөрөө хийж нэг юм гой цэвэрлсэн мэдрэмж би авдаг байхгүй юу. Тэгээ би Паскалд хэлсэн чи ингээд намайг шалгалт хүртэл ойлгоод ингээд юм хийж өгч туслаарай гэсэн заал гэсэн. Манай Паскал хөрхөн тэгээ ойлгоод тэгж байгаа. За би тэгээ одоо яла тасаа сарлаа. Everybody, listen up! This is Sam Production presents We Bring News, the new artist, Miss Monica Ball! Хэрэг шүлцэн, чизэн миний андэн, арунда донас мэ. Чамаа бодогод л нэсэхтэйгээ. Энэ гадна талын энэ хүрмийг захиалж авсан байхгүй. Тэгээ би захиалдгаараа л эсэгээ захиалаад авсан чинь нэг сонин том байгаад байгаа юм шиг. Ямар ч юм дэ буцааж XS-ийг явах уу гэж бодож байна. Тэгээ ханцуун би ингэ уулцсан байхгүй тэгвэл бүр ингэ ханцуун амар уртаа гадсан. Тэгээ нэг туршилтаар одоо өмсөж явах гэж байна. Тэгээ ялкийг аваагүй байгаа. Икеад явж байгаа жоохон таалагдахгүй толон дарсан би санаа харагдаж мандаад байгаа юм бол тэгээ буцаа идаал гэж бодож байна. XS-ийн захиалъя гэж бодож байна. Уг нь надад S бол яг л болдог л доо. Тэгтээ энэ ханцуун бүр амар уртаа гадах юм. Тэгээ би бүсээ ингэ бүсгэлцэн. Харандаа 12-ийн 24. Ой 24. Окей. Бремнас гээд энэ байна. Авч байгаа нах тийш мэн. Окей за тэгэхээр энийг одоо авах 12-24. Яг цагаан өнгөтэй. 13 кг 13 кг гэж байна да. Өнгө нь одоо хаана бичээс тагаад үлэг юм бол доо.
За найзуудаа одоо тэгэхээр IKEA-гаас авсан үлдсэн юмнуудаа задлж үзүүлье. Би тэгээ сая 2 юмаа задлсан энэ дээр гаргаад тавьсан байна. Нэг үзүүлээ заяа. Тэгээ задлж явж байхдаа нэр үзүүлье гэж бодлоо. Энэ 5-ыг авсан. Ингээд жимс мэмснүүдээ ингээд хийгээд тавьчихад амаргээ. Тэгээд энэ доотлынх нь суурийг авсан. Ингээд тавьчаад тэгээ доотлолтоо бас ингээд зээтэй байх юм бол амар ах. Айтайхан цэрхэн байна байх гэж бодоод. За одоо дараагийн авсан юмыг. За энийг тэгж задлж үзүүлээд яан заяа. Энэ болохоор ийм зайрмаг хийдэг ийм 6 ширхтээ ийм хуунцар сав байсан. Дотор нь нөгөө йогурт хийгээд йогуртаа би банантай хойлоод тэгээд өөрөө зарим хийж бодсон аахгүй хөлдөөч гэж бодсон. Би энэ айгуу гайгүй. Дэжгүй юмтэйсэн байд гэж байлаа. 3 евро гэжсэн байна ийм 6 ширхтээ. Ийм тэгэнгүүтээ ёо би бүр ямар амин гүцрэн харж байна тийм. За яг өнөр усан дорно. Тэгээд ийм хөөгөн жижигхэн зарим их хийж идэж болох юм байна л да. Тэгээд хөлдөө гараад ирэнгүүт нь ингээд тийм байна. Яг 3 евро гэхэд зүгээр л юм. Тэг өөрөө сайхан сахаргүй зарим хийж иднэ гэдэг чинь маш сайн шүү дээ. За тэг хогоо сайхан цаас юугаар нь ялгаад хайнаа. Гэхдээ яг ишин төрөх чи ингээд энэ ялгаруудыг шар хог руу хийн. Манай хогийг юу аваагүй лээ өнөөдөр авч яваагүй лээ манай нөгөө шар тагтай хогийг шар тавхтай хүн дотор чинь дандаа тийм нөгөө хуунцар те тиймэрхүү юмнууд хийдэг байхгүй. Тэгсэн чинь ингээд л ингээд цаас наацсан хогоо буруу ангилсан байгаа учраас авч явахгүй дараагийн 7 хоногт ирэхэд зөв хяналтсан байгаараа гэчихлээ. Тэгээ би ингээд дээдлийнхэн тагийг нэгд үздэг байхгүй. Тэгсэн чинь нэг юм картон дотор нь орсон гэсэн ийм картон. Тэгэхээр манай энэ доотлын хөршүүдээс нэг нь л ийм картон тиймэрхүү цаасан юм тэр хог руу шар сог руу хийсэн учраас тэр хүмүүс авч яваагүй л байгаа байхгүй юу. Хогоо ангилна гэдэг гинт бол үнэхээр маш чухал. Дараагийн авсан юм маань болохоор 2 ширхэг ийм юм авсан. Энэ яадаг вэ гэхээр нөгөө энэ шарах шүүгэнээс офноос юм гаргаж авахд нөгөө гар амар халуун байдаг штэ. Тэгээд нөгөө жиргэл хэрэгтэй болдог. Тийм юм байгаа. 2 евро 99 цент гээд 3 евро гэж ийсэн байна. Тэгээд дараагийн авсан юм маань бол энэ байна. Мес бэха буюу химжих аяг гэх юм уу? Пявер 50 цент гэжсэн. Нөгөө бакн юм хийхээр болоход бол энэгээр хэмжихэд хийх байх гэж бодсон. За тэгээ дараагийн авсан юм нь бол энэ угаалтур байна. Энэ их зүгээр угаалтур заяа. Энэ 1 евро юм байна. Яадаг вэ гэхээр заяа би одоо танарт үзүүлье. Манайх яг нэг юмтай л да. Тэгтээ энэ маань зайлуул жоохон хуучирч чад байсан байхгүй юу? Тэгээ манай хуучин болохоор энэ. Хуучин болохоор энэ жоохон өсмөсөн сүрдийгээ жоохон хочин болцсон байхгүй юу? Тэгээ энэний нэг давуу талтай юм нь энэ дээр нэг юм наалтдаг амтай. Тийм болохоор ингээ хандрын наадч болдог. Одоо би танарт үзүүлээд харж байгаа. За энийг хайнаа. За тэгээд дараагийн авсан юм маань 2 ширхэг ийм вар авсан. Би түрүү нэг вар амг ярьжсэн шүү дээ, тий. Энэнд нь гоё нөгөө томатныхаа үндсийг томат ч юм монголоор үлээ улаан лалныхаа үндсийг ишнэ хийгээд энд болохоор нөгөө нэг ногоон өөр жижигхэн байгаад байгаа бас IKEA-гаас авчихсан. Тэр бас хөөрхөн юунаас суурнаас дахиад ургаж мургаа хөөрхөн гарч ирээд байгаа болохоор жоохон том сав хэрэгтэй юм болов уу гэж бодоод тэгээ надад угаасаа шороо байгаа болохоор тов болно гэж бодсон. За энэ болохоор 0-ын цаасны хийдэг юм байна. 9.99 гэдэг чинь 10 евро юм байна. Одоо бүгдөө манай 0-ын цаасыг очиж ишээ хий заяа. Гэрээ сайхан зөвөрлөлцөөс гоё юм өө. Зя. Одоо манай 0-ын цаасны юм болохоор энд байгаа байхгүй. Тэгээд энд ийм 2 юм байхаар нэг юм юугүй зайгүй болчоод тийм болохоор би энийг өөр газар аваач тээ гэж бодоод байгаа байхгүй юу? 2 3 4 харагдаж байна. За тэгэхээр би югаас ингэж л байлгана гэж шийдлээ. Энд чинь уусаа юм зайтай байхаар гэж бодсон юм чинь тий. За дараагийн авсан юм маань энэ 8.99-д чи 9 евро гэжсэн юм байна. Энэ одоо юу вэ гэдгийг бүгд өөрөө задлж харцгаая. Ийм юм байгаа. Гэт 1 2 3 4 5 ширхэг юмтай. Тэгээд
Энийг би одоо хувцсныхаа шүүгэндээ байрлуулчаад ирье заяа. За найзаа тэгэхээр саяны маань юм боллоо. Яа энэ одоо яг заа хэмнээд байна уу хэмдэхгүй байна уу мэдэхгүй. Тэ ямар ч гэсэн ингээд нэг янзлаа. Тэгээд нөгөө авсан наах тийш маань энд орж ирнэ. Би болохоор тэнд өөрөө нэг юм наах тийш байхгүй юу. Тэгээд Паскал болохоор энэ тим юмгүй болохоор одоо энэ тэр Паскалийн наах тийш орж ирнэ. Тэрийг одоо барья да. Үзээд эхэлнэ. Тэгээд шалчаанд эхэлхэн хүүхнүүд ингэдэг, хүүхнүүд тэгдэг. Нэг тэр нэг голөгдөнгөө түн чи муухай мэдрэмж төрнө шүү дээ. Тэр муухай мэдрэмжээс эрүүлэр хүлээж авч чадахгүй байгаа учраас. За тэгэхээр энэ маань дууслаа. Одоо энэ шургуулгыг хийгээд тэгээд болж байна. Окей. Боллоо. Ինչ харагдаж байна. За одоо Паскалийн хорны хажууд тавьчих тийм наа. За би одоо форштуулнгс гэж шприхтэй явах гэж байгаа байхгүй юу. Тэг би ингээд сандрахаараа 0-оор бүр ингээд байн гүүгээд идэх байхгүй юу. Би сая ажил дээр ирсэн хойш 3 туудаага 0 болж хүндэрлээ. Ингээд сандрахаар миний гидсний гөрөлт хөдөлгөөн ингээд амар ихсчихдэг заяа. За тэгэхээр би нөгөө ялсандаа орж гарч ирчээ. Тэгээд өнөөдөр ажил дээр шалгалтын дээр бэлтгэж нэг групп өдөрдөж хийгээд тэгээд документын өнөөдөр болоод ер нь шалгалтандаа жоохон бэлтгэж байгаад одоо 29 цаг 25 минут болж байна. 19:30 гээд фаяа аванд болоод манай шүтлэг өглөө нийлжтэй. Тэгээд юу ам гэсэн надад мэйлээр хариу өгнө гэсэн. Тэгээд мэйл хийх хүлээгэл байж ин да. Хүссэн тасагтаа орчих юмсан. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ юу хийх вэ гэхээр миний энэ ургамал байгаа энэ зүгээр үрээрээ байсныг нь тарьж эхэлсэн байхгүй юу. Тэгээд энийгээ энэ том сав руу хийх гэж байна. Тэгэхгүй бол энэ жижиг савнд байгаа дахаар ургалт нь багасчдаг гинэ. Паскал тэгээд тэгсэн. Тэгээд энэ жижигхэн савнд вааранд болохоор энийгээ бас хий гэж бодож байна. Энэ хөөргөн бас ургаа доороосоо 1 2 3 гараад ирсэн байгаа. Тийм болохоор энийг ингээд ийм бас нэг хөөргөн саунд хий гэж бодож байна. За тэгээд надад ийм юу байгаа? Хараа байгаа. Тэгээд ийм эрдэс бодис байгаа. Тэгээд нэр хийндэ. За найзуудаа нөгөөдхөө юу агаад дуслаа. Савын солиод варын хийгээд дуслаа. Тэгээд манай хоёр ингэж харагдаж байна. Хөрмөө анцтай энэ хоёр стор харагдаж байна. Тэгээд жоохон нарлуулж байна. Тэгээд манай балкон байхгүй болохоор угаасаа жоохон нарлах жоохон хэцүү юм аа. Тэгээ одоо юу яана? Пост явж нөгөө үзүүлсэн яка байсан да нэг гадар өмсдөг хөрөм шиг юм байсан да. Тэрийгэ буцаахаас тэгээ тэрийг ингээ бэлдээ тавьсан байна тэнд. Одоо пост явж тэрийг өгөөд. Тэгээ өнөөдөр Паскал хөтөр дэлгүүр орж би нэг шинэ яка авсан. Заараагаас тэрийг би танарт өмсөж үзүүлэх үү. Ийм. Ер нь бол ийм яка мака яг заавал өмсөж үзүүлж л авахгүй болохгүй нөө энэ. Би ч уг нь л ээс өмсдөг хүн шүү дээ. Тэгсэн чинь энэ Zara-гийн энэ яка нь болохоор X-с байгаа. Тэг ингээд хүрэн гүрч мөрчин дээр ингээд хэмжээнд харахгүй өстэй хэцүү. Ингээд харагдаж байна. Тэгээд тэр юугаа хөр буцааж хөрөлсөн. Артлаасаа ингэж харагдаж байна. Тэгээд энэний материал нь болохоор нэг юм джинсэрхүү ийм материал байгаа. Тэгээд энэ хөр харагдаж байгаа. Дотор нэг ахтайхан подолк ч юм уу те юм хүн өмсөд явбал гайгүй ардах. Тэгээд нэг юм гой кул өмсөд гэж. Одоо яг гэрийн хувцастайгаа болохоор гээд Паскалт зориулж нөгөө монгол хэлнийхээ үг өсгөнүүдийг энэ цаасан дээр бичиж өгөх гэж байгаа өнөөдөр бас нэг юм лянцэд авсан байхгүй юу. Тэгээ Паскал өөрөө монгол хэл сурах гээд жоохон мэрийгээд байгаа болохоор тэгээд ойр зур хэрэглэгддэг үгнүүдийг нь монголоор бичиж өгөөд германаар бичээд
Тэгээд нэг юм жоох юм хийдэм гэж бодож байна. Хэрвээ нойр хүрэхгүй бол ганц амарч байгаа өдрөө бас нэг жоохон унтаж мундаад нэг жоохон амарчмаар санагдах юм да. Тэгээд шалгалтынхаа бэлтгэлийг жоохон базаам гэж бас бодож байгаа. Тэгээд маргааш Паскалийн ах нь төрсөө төртэй байхгүй юу? Маргааш ахын гэр рүү явна. За яг ачаа өгчөд. Ирлээ манайг энэ хажууд л нэг юм ДХЛ-ийн пак штацсан байдаг байхгүй юу? Тэгээд тэрэнд өчөд ирлээ заавал юу филиал энэ төрлөө явж өгнө гэж бодоод байсан чинь. Ихгүй. Амархан өчлөө.